За өнөөдөр энэ Facebook, Instagram-аар олонний игдүүцлийг дургууслыг хүргээд байгаа энэ хэдэн залуучдын яриа. Энэ дээр бас нэг үзэл бодлоо илэрхийлье гэж бодож байна. За миний хувьд бол би бага насны охиноо ганцаар өсгдөг аав хүн. Иймэрхүү эмэгтэй хүүхдүүдийн талаар, охтуудын талаарх иймэрхүү асуудал жоох эмзэг ханддаг. Энэ удаа бас ялгаагүй ихээр эмзэг хандаж байна. Юу бас их учир шалтгаантай муухай зүйл юм аа. Нэгдүгээр асуудал нь юу юм гэхэлэр 6-7 залуучууд нэгдэж суугаад контент хийжээ, яриа хийжээ. Тэрэн дунд нэг тийм өнчин охтуудыг авч олж нэгсэн доо насан туршийн кино хийж зарыг тэгвэл мөнгө олно гэсэн. Амьдрал мөнгө хэрэгтэй ойлгож. Гэхдээ ийм өвөөгөө аргаар бас байж болохгүй. Тэр чинь ёс зүйтэй бизнес. Арай өөр. Монголд л ингээл нэг хэн дуртай ингээл буруу зүрх санаал ингэж байгаа болохоос энэ чинь дэлхийн нэгт арай өөрөөр хийдэг. Соёл туусууд арай өөрөөр хийдэг. Тэрнээс зүгээр ингээ яриад хийчихдэг. Тэгээч нэг ингээд та нарын цоллоод байгаа хүмүүсээр хийлгчдэггүй. Бас нэг эмзэглүүлстэй асуудал нь тэр 5-6-7 залуучууд дотор нэг их хүн сууж бидрийг их хүн гэж харсан. Би фэйсбүүкээр урд нь харж ирсэн санаж гэр бүлээсээ салцсан. Ялгаагүй л өөрөө өнчин хүүхэд төсөж байгаа их хүн баг. Нэг удаа дуурахгүй шүү. Ийм муухай аваагүй байж болохгүй штэ. Өнчин гэж хэлж болохгүй штэ ч гэдэг юм уу. Өнчин хүүхдүүд байж болохгүй штэ гэдэг ийм үнц гаргахгүй. Дараагийн нэг асуудал нь тэр учралгээд урбан толкын цаанааслагч залуу. Би ойлгохдоо энэ жүжигчин Үлзий Хүүхсбаатар Баярмаа энэ нэг садан төрлийн хүн байдаг гэж боддог. Энийг би яас нэг язгуур бас нэг гайгүй удамшлалтай болов гэж үгүй юм шүү. Үгүй энэ буруу сэдв биш нээтрэ гэж дуурахгүй шүү. Хамгийн том сэдв, хамгийн том аюултай асуудал нь энэ. Хануу 4-5 жилийн өмнө нэг хэсэг бүлгэрээ суужгаад хэсэг бүлгэрээ гэхлээр нэг за Австралийн 10 залуучууд суугаах л та нэг 3-4-өөс нэг 10 залуучууд хэдэн хүн байсан яаж гэдэг. Тэд нар дотор одоо ингээл мазрал ярьж л мөнгө олох нэг юм арга байдаг гэл 5 жилийн өмнө ярьсан. Тэр бодол нь 5 жилийн дараа хажууд хүнээр нэлэрч байгаас тэр яриан дунд байсан хүнээр 10 залуучууд дотроос нэг нь бодлын тэгээд үлдсэн байна гэхлээр айхтар асуудал. Өнөөдөр ингээд нийт цацчихж байгаа энийга. Энэ бодлоо ийм байж болдог гэж цацчихж байгаа. Тэгэнгუთ сая иргэн 2 сая иргэн үзчихлээр энэ дотроос чинь 10,000, 20,000 хэдэн 10,000 залуучууд ингэж болох юм байна гэдэг сэтэл авна. Тэгээд нөгөө нэг эдрийн цололсноор ихгүй эсвэл эцэггүй өнчин өрөөсөн бас л амьдралын хатуу хөтөг туулж өсч яваа тэр октоодыг хамруулна шүү дээ. Энэ амар осолтой. Тэгээд тэр дунд нь би одоо Санжаагийн залуу бас хэдэн жилийн өмнө бас нэг хосын харилцааны гадуурх харилцаанаас болоод ингээл нийгэмд бүлийдүүлж ийн гэж ойлгосон. Тэгсэн чинь одоо ингээл хэвээрээ сууж бас л нэг иймэрхүү утгатай юм ярилцаал. Тэгээ яагаад эдрийг бүгдийн бүр хинч биш болохгүй. Тэр Санжааг бүр энэ урлагаас энэ контент хийдэг ийм зүйлээс бүр алга болгоош. Тэр уянгаа гээд би буруу санааг бол UBS телевизийн хөтлөгч. UBS телевиз энэ дээр хариуцлага нь үүрүүлээд ажлаас нь халаач. Учирлыг үгүй тэр хамаатан садантай нь бүгднгээр нь үцгээ болооч. Амар нэн واخгүй залуучудаа. Сая хүнд цацчихлаар сая хүн дотроос 100,000 бодолтой аваад үлчиж шээ. Тэгээд хизээ нэгэн цагт хэрэгжүүл. Нөгөө тодтогч хилээд байгаа хүмүүсээр үйлдүүлэх нь шээ. Зарим нэг нь хүчээр, зарим нэг нь мөнгөөр зодож. Эсвэл эрхийн зөрчиж хийх нь шээ. Энд чинь арай өөр бизнес. Энд чинь арай өөр төрлийн зүйл. Зүгээр нэг ингээд эдрийн хилээд байгаа шиг өнчин өрөөсөн харж андах хүмүүсийг аваачаад хийждэг бизнес биш шүү дээ. Тэгээ тэр их хүн байж тэр уянга дуурахгүй юм. Айхтар амаа.